Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist булан маань энэ удаа Орхон аймгаас үргэлжилж байна. Тэгээд бидний зочноор Анар Эрдэнэ оролцож байгаа. Одоо бүгдээрээ Анар Эрдэнэтэйгээ танилццгаая. Сайн байна уу Анараа? Сайн байна уу? За, манай үзэгчдэд өөрсдийгөө танилцуулаач. Намайг Анар Эрдэнэ гэдэг миний бүтэн нэрийг. Тэгээд би одоо 19 настай. Гэхдээ 1 сарын дараа 20 нас хүрнэ. 20-ын дараа шилжинэ. Тэгээд би одоо оюутан. Одоо англи хэлний багшаар сурдаг. За. Анар Эрдэнэ манай ярилцлага маань Adventist сүмийн талаар одоо итгэл бишрэлийн талаар хуваалцдаг ийм сувг чи мэдж байгаа тийм. За, анх яаж итгэвч болсон тэр талаар бид нартай хуваалцвал. Яг би анх яаж итгэгч болсноо яг үндэ мэдэхгүй. Зүгээр анханасаа ухаан орсон цагаас эхлээл миний гэр бүл, миний нөгөө эргэн тойрны хүрээллийн хүмүүс бүгдээрээ л итгэдэг. Тэгэл яг хорвоо ертөнцийг ийм л юмтай байх хэрэгтэй гэд би яг тэгээд төсөөлцөн яг тэгэл мэддэг байсан болохоос яг ингээд Есүс гэж яг ийм хүн юм байна. Би одооноос итгэх юм тэгсэн. Тийм бол надад байгаагүй. Намайг төрөхөд манай ээж маань сүмд явдаг байсан. Манай эмээ маань дагуулаад сүмд явдаг байсан. Тийм. Тэгвэл хизэнээс Есүстэй танилцсан. Яг одоо ингээ ховжилж за Есүс гэдэг маань ийм бурхан юм байна, эсвэл ийм аврагч юм байна гэд одоо яг ховжилж танилцсан цаг үе гэвэл. Миний бодлоор 19 онд нэлээд сүлд яг өмнө нь ингээл мэддэг байсан ач холбогдол өгч мөхгүй. Тэгтээ яг сүлд 19 онд би усан баталгаа өртөхдөө ийм хичээл авсан байхгүй юу. Тэгэл би Бурханаас аягүй их гууж залбирч тэгэд ингээд тэр хичээлийг ингээд сонсоод Бурхан биний төлөө ингээд ямар олон зүйлсийг тэ хийсэн бэ ингээд зүгээр л ингээд бидний төлөө л тэр хүн ингээд амиа өгөөл тэ тэр болгоныг ингээд сонсоход яг за энэ л яг миний явах хэвээр зам юм байна. Би яг Бурханы замаар Бурхантай хамт алхах хэвээр юм байна. Яг тэгж лэлсэн тухай үед. Тэгээд яг усан баталгаа өртөх шийдвэр гаргаад 19 оны 1 сарын 12-нд усан баталгаа өртсөн. Залуу хүний хувьд бол мэдээж одоо өөр сонирхох зүйлсүүд байдаг. Одоо ингээд Христэд итгэгч хүмүүст амьдралын нэг хэв маяг зарчим зориг гэж бас байдаг. Тэгэхээр тэндээс залуу хүмүүсийн хувьд бол би одоо бас их сорилттой байдаг болов уу гэж бодоод байдаг хгүй. Одоо нийгэм өөрчлөгдөд байна. Уруу татагдах зүйл олон байна гэж яриад байна. Уруу татагдах гэдэг зүйл маань зарим хүмүүсийн хувьд бол уруу татагдахаар зүйл биш байх. Харин итгэгч хүмүүсийн хувьд бол уруу татагдах гэж зарим зүйлсүүдийг хэлээд байдаг тийм. Тэгээ чиний хувьд бол тэр зүйлд одоо яг чи оюутан хүн шүү дээ. Олон найз нөхөд байгаа, итгэдэггүй найз нөхөд байгаа. Тэгээд тэр тал дээр хэрэг одоо хуваалцах юм бол хэцүү зүйл гэвэл юу вэ? Одоо хэцүү байдаг итгэж учраас би ийм зүйлийг хийж чаддаггүй эсвэл одоо сорилттой гэх юм хэцүү гэх зүйлсүүд гэх юм бол яг ингээд шууд ингээд ботход бол орж ирэхгүй л юм л да. Тэгтээ бас мэрсэр зүйлсүүд байхаа хувьд бол байгаа. Тэгтээ энэ жоохон бас инээдтэй 10 жил тахад бүр бага ингээд байсан. Тэгээ би нүуник Есүст явтаа мовдөг гэдэгс амар хичгүй нэг юм дайлжгарах байсан байхгүй. Тэгэл манай ангийнх намаа бүгдээрээ Есүст явдгийг мэддэг. Тэгэл тэгсэн чинь манай нөгөө ангийн охтууд намайг Есүст явдаг гэдгийг сонссон. Сүмд явдаг гэдгийг сонссон. Тэгэл надад дээр ирээл ангийн гадаа ирээл чи өстө Есүст явд юм уу? Танайхан тэгээд одоо яах вэ гэл надад нэг намжартаал бүр итгэдэг гэсэн байхгүй юу. Тэгэл намайг ингээл араар ингээл муулж зуулах наач одоо удахгүй солиор нь тэр гэл болоо юм ирээл тэгэл би тухайн үедээ надад аягүй хэцүү л идэгсэн. Ингээл би бас найзалмаар шүү дээ. Нөгөө ангийн охтуудтай өөрийнхөө ангийн охтуудтай ч ингээл гоё нийтж баймаар байдаг. Тэнгүүт нөгөө ангийн охтууд маань манай ангийн охтуудад манай найзуудад ингээл миний талаар сонь юм хэлээл тэгэл аягүй хэцүү тийм жоохон гадуурхагдсан мэрсээ үед байдаг. Жоохон гадуурхагдсан чи өстө Есүст явдаг гэжтэй. Тэгээ та нарстай амен эзэн минь намайг ашиглаач гэж залбираад идэг эзтэй мэддэг. Намайг тэгжсэн үед байдаг. Тэгэл тэр үед л юм байна. тэгээ эзэн чамайг ашигласан уу? Ашигласан. Тэгээ ашиглаад зөв зүйлд ашигласан. Тий, зөв зүйлд ашигласан. Тэгээд зөв зүйл гэдэг маань яг ямар зүйл вэ? Бурхан надад гайхалтай талантыг өгсөн. Талант гэдэг маань одоо бэлэг авьяасыг надад өгсөн. Тэр нь болохоор би Бурханыг магтах аягүй дуртай. Тэгээд энүүгээрээ ч гэсэн аягүй олон хүмүүс тэгээд гоё
сүнсээр те сэргэх тийм зүйлсийг өгдөг болов өгөөсэй гэж дотроо хүсдэг байхгүй юу. Тэгээд бас зөндөө олон баярын мэдээнд явж байсан. Тэгээд энэ үйлчлэл маань намайг ингээд эргүүлээд намайг ашиглаад бас олон хүмүүст Есүсийг мэдэх, Бурхныг таньж мэдэх, бас түүнтэй хамт байх боломжоор хангасан болов уу гэж боддог. Гэтэ яг би нэг тэднэрт ингээл та нартай Иесусыг даг гээгүүлдэ. Гэтэ Бурхан намайг тэрнгээр ингэж нөө үйлчлүүлж миний гараар ядаж ганц ч гэсэн хүнд болоо чихэнд нь Иесус гэдэг нэр хүрсэн л олвол тэр хүний сэтгэлд бас ямар нэг юм үссэн л гэсэн үг шүү дээ. Тийм тэгж л боддог. За итгэж хүмүүсүүд бол Библи гэдэг бол хамгийн чухал ном байдаг. Бид нар Бурхны үг гэсэн одоо бид нар зориулж хүн төрлөختөнд зориулж өгсөн үг Бурхны үг гэж үздэг тийм Библийг. Библиэс дуртай дүр гэвэл ямар дүр вэ? Эсвэл унших дуртай түүх гэх юм бол айгүй олон дүр байгаа гэхдээ. Тэгтээ бас тэрийг хэлэхээс өмнө нэг жижигхэн түүх би ярив. Намайг бүр жоохон бахад би нөгөө ээжтэй зүг эмээтэйгээ зүг сүмд явдаг гэсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт манай ээж намайг жоохон бахад надад байнга нэг түүх ярьж өгдөг гэсэн. Орой алган бараг шахав. Библийн түүх. Тэр нь болохоор Новагийн түүх байхгүй юу? Тэг яагаад ч мэдгүй одоо хүртэл надад Новагийн түүх л айгүй гой санагдаад байдаг. Яг үлгэр шиг мөртлөө надад тийг юм айгүй гой дотн санагддаг. Новагийн түүх байна. Тэгээд өшөө Явын түүх байна. Энэ хоёр л юм ээ. Маш олон сонирхолтой түүхүүд байгаа Библиэд тийм. За тэгвэл яг одоо ингээд чи багаасаа сүмд явж эхэлсэн. Тэгээд төрөхөд үед л одоо Христэд итгэгч гэр бүл төрсөн. Тэгээд бас сүмд багаасаа яваад эхэлсэн гэдэг чинь. Тэгвэл одоо ингээд чиний амьдралд яг одоо сүнслэг амьдрал гэж бид нэрлэдэг байгаа юм. Итгэлийн амьдралд маань нөлөөлж исэн хин нэгэн пастор өдөртөх ч юм уу эсвэл сүмийн гишүүн ч юм уу найз нөхөд байдаг уу? Яг итгэлийн амьдралд чамааг одоо чиглүүлж исэн тийм хүн байдаг уу? Байдаг бол чи хэнийг гэж хэлэх вэ? Би эмээгээ гэж хэлнэ. Яагаад тэгэхээр 24/7 баг надад Есүсийн талаар ярьдагс. Тэгэл би аюу тэрийг тод сандаг байхгүй юу? Би ч ингээл өсвөр нас руугаа орж байгаа тий. Энд тентийн юмнуудад уруу татагдах тийм боломж хаасаагүй л бэлэн байгаа шүү дээ. Зүйлийг сонирхож үзмээр санагдаад байдаг тий. Тийм. Тэнгүүд манай эмээ нэг юм CD тий. Тэр нь 60 дуутай. Тэгэл өглөө болохоор тэрийг тавьчихна. Тэгэл өстө миний хүч болох эзэн гэж эхэлдэг тэр нь. Тэгэл бас нэг радиотой кассет гэх юм уу? Тэрэн дээрээ дарангууд ингээд нөгөө нэг 1-р Петр 2-р Петр гэж бас ингээл яриад Библийн нөгөө нэг Библи уншдаг шууд Библи гэсэн үг тий. Тэгээ тэргээ баян сонсдог. Тэгэл зүгээр ингээл ажил хийж явахдаа ингээл тэр нь явж хаад ингээд нэг мэтгэл ингээд сонсоод анхааралтай сонссон байдаг. Тэр нь ингээд намайг одоо өдөр тутамд ингээд Бурхантай ойрхон байлгаж Бурхны үгийг мэдхэд таньж мэдхэд аюу том нөлөө үзүүлсэн баг гэж би боддгоо. Амен. Сайн зүйл байна. За тэгээд дараагийн маань асуулт гэх юм бол за чи хэрвээ хин нэгэнд одоо ингээд Бурхны тухай гэрчлэлээ одоо ингээд за Есүс Бурхны тухай ингээд богинохон өгүүлбэрээр тавч хэллээ гэх юм бол юу гэж хэлэх одоо хин нэгэнд одоо Есүс чи ийм хүн юм аа. Есүс бол аврагч л гэж хэлэндээ. Мэн Есүс бол аврагч. Тэгээд бидний амьдралд амар тайвныг өгдөг нэг амьдралыг утга учиртай болгодог нэг тийм. Мэдээж гэр бүл утга учиртай болгоно. Ажил төрөл бидний зорилго учиртай болгоно. Гэхдээ Есүс бол одоо амьдралын утга учирыг зөвөр ойлгуулж чиглүүлж өгдөг гэж би бас итгэдэг. За хөгжилтэй төв гэх юм бол Библийн эсвэл одоо итгэж байх үед таарал болж исэн үйл явдлаас гэх юм бол за би нэг тийм юм байна. Надад гэхдээ шууд нэг юм шууд орж ирж байна. Энэ яхаа нэг сайн мэдээ төгөж явж байхад хүмүүст ингээд нөгөө нэг боржуур тарааж явж байхад тоглолцож исэн байхгүй. Би жоохон байсан юм а гэхдээ тэр үед ус руу нөгөө баярын мэдээгээр яваад тэгээд эмээтэйгээ би цуг явсан. Тэгээд эмээ бит хоёр боржуураа тарааж явж байгаа л хойлын цахаар нь ороод олон хүнтэй юм чинь тараая гээл орж явж байгаа л нэг гутал надад харагдаад нэг бор айгүй гой гутал надад харагцаахгүй лаакн тэгээд би тиймэрхүү гуталтай болохыг амар мөрөөддөг гэсэн. Тэсэн чи бүр яг дүрээр яг ингэ төсөөллийн мань гутал тэнцээ байсан аахгүй. Тэгээд би эмээг шасараад энийг авъя л да гэж шасараад эмээгээр авсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь
Тэгэл шууд нөгөө гутлаа торн ингэж хийж хаяал шинэ гутлаа өмсөөл божоороо таргаал явж байгаа. Тэгээд тэгсэн чинь цахын голоор яг явж исэн чинь хитэн дугуйтай банднаар л намайг ингээл тойрол эргэлдээл урт тойн гараал ингээл сүлжилдээл яасан байхгүй. Тэгэл би тоогоочгүй ингээл өнгөрцөө яах та барыг тэгээд өнгөрсөн байхгүй. Тэгээд тэгсэн чинь уртталт ингээд нэг дугуйтай ингэж хажуугаар ингээд сэг гэж гарснаа. Гутлынхаа яарлыг аваач гэх надад хашгирдаг. Тэгэл би амар бантал амар хичээл. Тэгэл ороод л өстө гутлынхаа арталтаас нь тэр яарлыг тэр яарлах биш зүгээр нэг юм улбар шарын юм үнэн хаадаг цаас ингээ арталт нэг наага хийсэн л юм билээ л дээ. Тэгээд тэр ус тэгдэм юм шиг байна. Хэд хөөрсөлж тэрийг анзаараагүй. Тийм. Тэгээд амар хичсэн би бүр тэгээ ороод бүгдийг арилгаж хаяа. Тэгээ тэр гутлаа яа ч юм дараа нь өмсөө гарах гэсэн чи хичээд исэн би. Тэг өмсч чадаагүй шүү дээ тэр гутлаа уус. Дараа нь хотод ирсэн дараа Эрдэнэтэд ирсний дараа өмс. Соно инээдэмтэй л үйл явдал гэсэн. Тэгээ угаасаа итгэж байх үед ч айгүй инээдэмтэй үйл явдал болдсон шүү дээ. Тэгээ би бас увсад ч гэсэндээ бас баярын мэдээний ажлын үеэр байсан шүү дээ. Тэгээд нэг гуанзанд орол айгүй бууз авч идчихсэн. Тэр л санаа төрөө. Тэр л гуанз хамгийн гоё буузтай. Тэгээд урилга тараачаал тэр л гол явж ордог. Гэсэн дараа нөгөө хамт явсан хүмүүсээ бүгдийг нэг нэгээр навж орсоор байна. Бүгдээрээ бүгд мэддэг болсон байсан нөгөө газараа. За тэгвэл дараагийн асуулт маань. Хэрвээ хин нэгэн хүнд одоо ингээд сэтгэлийн зөвлөгөө өгье гэх юм бол одоо за итгэгч хүн байгаад эсвэл итгэхийг хүсэж байгаа хүн байвал тийм хүн зориулна. Ингэж бодогдож чинь одоо ингээд Христэд итгэгч ийм амьдралаар амьдарч агаад олон асуудлуудаас болоод итгэл бишрэлээ өргсөн хүмүүс маш их байдаг. Би ингээд айгүй олон тийм түүхүүд сонсч байсан. Одоо зөрчилдөөн ч юм уу те эсвэл ингээд уруу татлага дэлхийн амьдралаас ч болоод ч юм уу тийм зүйлс байсан ч гэсэн бурхан хизээд нээлттэй байдаг. Хизээд буцаж ирэхэд бурхан нээлттэй байдаг. Бурхан бол уучлалдаг бурхан хайрладаг. Бид нарт бэлэн байдаг. Тийм бидэнд индрэнгүй ханддаг. Хайрын бурхан болохоор тийм ер нь бурхан хүнд ч нээлттэй. Та хулгайч байсан, та маш муу хүн байсан, өөрөө тэгж бодож байсан ч хүн болгонд нээлттэй л гэж хэлэндээ. Тэгэхээр итгэл бишрлээ буцааж сэргээмээр байгаа, сүмээ санагалцж байгаа ахын дүүстэй буцаад хүрээд ирээрэй л гэж л. Маань. За тэгээ надтай хамт ийм сайхан ярилцлагыг өрнүүлсэн Анраада баярлалаа. Баярлалаа. Намаагаас урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд цаашдын сурдлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Тэгээд бас бурхныг маш ихээр магтан алдаршуулаарай. Олон хүмүүст бас бурхны дуу хоолой хүргээрэй. Тэгээд одоо бас цаашдаа уран бүтээлд нас амжилт хүслээ. Манай Анраа ч бас айгүй их дууч тэгээд зөндөө олон бас дуу зохиосон байдаг тийм. Тэгэхээр амжилт хүсье. За тэгээ хоёулаа хамтдаа манай үзэгчдэд баяртай гэрье. За. Баяртай.